Манай үзэгчдээ амралтын өдрийн мэндийг хүргэе. Титэм нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаарт шивээс чин бандаа хүрэлцэн ирээд байна. Тэгээд сайн байна уу? Бидний урилгыг сайн байна уу? Баярлалаа. Баярлалаа. Таны шивээс хийдэг өрөөнд хоёлаа хүрэлцэн ирээд байна тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө Монголд шивээс хийх урлаг бол сүүлийн үед нэлээд хөгжөөд байна. За түүнийг дагаад ч залуус маань ер нь бол нэлээд одоо шивээс хийлэгдэг болжээ. Магадгүй энэ бүр ингээд урлаг мэт болсон болохоор залуус ингээд илүү сонирхоод байгаа юм болов уу? Ер нь яагаад залуус ингээд шивээс рүү ингээд туйлшраа те энэ зүйлийг ингэж их сонирхоод байгаа юм болоо? За яг манай залуучууд бол шивээс рүү үнэхээр одоо ингээд яг чиний хашуурж ийн л да. Яагаад яг одоо хашуурж байгаа санагдаад байгаа гэхээр манад чинь хөгжөд удаагүй байгаа. Мэргэжлийн төвшөнд хийдэг болоод удаагүй гэсэн үг шүү дээ. Сайхныг хүртэл 300-аар одоо холбоол сэргийн шивэсүүд идэг шүү дээ. Ингээл нэг бэхээр нэг дүүш мөшөө шивдэг. Тим үе сайхан одоо 90-ад оны үед байсан. Тэгээд одоо 90-ад оны сүүл 2000 оноос хойш ингээд шивэс маань яг ийм мэргэжлийн зориултын будгаар, зориултын машинаар те арай өөр орчинд ингээ хийдэг. Тийм хөгжлийн төвшин өөр болж ирсэн. Тэрнтэй холбоотой л тоо. Тэгээ манайхан мэдээж гачаад очиж явдаг болсон. Шивэсийг их ойлгодог болсон. Шивэсийг хамгаалж хийж байгаа хүмүүс нас нэг мэргэжлийн төвшин сайн хийдэг. Хүн талагдахаар одоо жишээ нь одоо юу ч үдин те хүний хөрөгч юм уу нэг одоо амтан төлөхт яг л тэрийг 3D ч юм уу одоо яг л тэргээр нь буулгадаг тийм яг л одоо зурагтай адилхан хэмжээнд очисон болохоор хүмүүсийн одоо таашаал шал өөр болж эхэлж байна л да. Түүнээс зүгээр нэг ингээл нэг цэгээр ингээл нэг тагтаа үрд мөх зүүн баян ингээд шивдэг байсан бол хүмүүс одоо тэгж хошуурахгүй мэдээж тэр л гоё урлаг учраас тэгэхээр хошуурж байна л да. За тэгэхээр би бас сая таныг Бат Ирээдүү гэж танилцуулсан. Тэгэхээр таны нэрний талаар бас асуумаар байна л да. Ер нь бол хүмүүс таныг Бат Ирээдүү гэдээ бол их төдийлөн сайн мэдгүй. Заагаар мэдгүй дээ. Ер нь бол тэгэхээр сайн мэдэнтэй. Тэгэхээр тэрний талаар асуумаар байна бас сонио өрмөц нэр тийм ээ. Тий энэ нэр болохоор наа жоохон байхад одоо хөрдөл өгчээсэн юм лээ. Бандга гэд. Анх бол Бадга гэж өгч байгаа. Тэгээ би өөр Бадга байсан чинь яасан гэхэлэр нэг жоохон Мирата хөхт байсан багын. Тэгэл жоо мандгар байнг готонд яандаа бандга болцсон юм байл ер нь бол. Тэгээд энэ нэрээрээ л явсаар хагаад одоо хурж ин да ер нь бол. Бас гол паспортын дээр батарей идэг гэж байгаа да. Хүний биеийн дээр шивээс хин гэдэг бол алдаж болохгүй, арилгаж болохгүй, нэг л яг чистний хийх ёстой. Тэгэхээр ерөөхдөө бол яг тань шиг мэрэгжлийн зураач те мэдрэмжтэй хүмүүс хийх ёстой гэж би ойлгоод байна л да миний бодлоор. Тийм шивээс хавын гол нь одоо жишээ нь лазераар арилждаг ч юм уу те нэг баллуудад арилждаг цаас шиг байсан бол хамаа алга ингээд одоо үссуулаад нэг өдөр ивдүүлээ маргааш нь одоо хэсэг хувцас ургууллаа дахиад суулна. Шивээс бол нэг хийлэглээ дахиад тэр арьс хизээч хөгдөхгүй те дахиад хизээч гой болохгүй хэцүү учраас хамаа бол амар тийм шатуур одоо бүх юм шаардсан хэцүү ажил дээр нь. Одоо манайхан бол яг гадуур хоббигоороо хийж байгаа хүмүүс зөндөөл байна л да. Ингээл дуртай дурандаа болоо хийж идэг. Тэрэн дээр очиод ингээ хийлгүүлж идэх хүмүүс зөндөө байна. Одоо хамаа алга те ингээл би юм уу болсон ч хамаагүй шивээсэл болж байгаа гоё. Тэгэхээр шивээс болж байгаа өөр урлаг л та бас сайн бодож зүв хийлэхгүй бол хэцүү. Энд дээр бол нийтээ боломжтой хандахгүй бол манайхан бас хайнг штэ ер нь бол. Тэгээ гадаад жишээ нь ингээл одоо буруу зүв шивчлээ гэхэд ингээд шүүхтэл 40 сая доллар нэхэл бөө юм болдог. Монголд бол манайхан ч бас гоё сэтгэлтэй хүмүүс юм л да. Гадуур ингээл над дээр зөндөө ингээд засвар ингээд муу шивүүлсэн шивээс ирээд засуулдаг байхгүй. Тэд нэр дахиад нөө хүмүүс тэгж очдгоо. Зүгээр л онцгой шивдэм билээ. Энийг гоё засаадаг гэл хил ам хийдгүү монголчуудын нэг зам байгаад байгаа байхгүй. Тэрэндээ хөлтөө сайхан яваад байгаа шиг. Түүнээс бол аль үжээ тэгэл одоо шүүх хүмүүс цагдаа болох юм тэд нэр дахиад олон удаа хүн дээр одоо цаасан дээр шивж байгаа юм шиг ингээд ноороглоод хүн дээр одоо нэг хүнийг дурсаж байгаа талбар болгоо яз тийм хүмүүс байхгүй болох нь бол ойлгомжтой л да. Ер нь тань шиг мэрэгжлийн шивээс хийдэг хүн ер нь Монголд хичнээн байна. За яг мэрэгжлийн гэх юм бол ер нь бол хуруу дарам цөөхөндөө хэцүү. Олон жил хийцээ одоо нэг 2-3 хүн л байна да ер нь. Сүүлдээ сонирхож байгаа одоо хүүхдүүд залуу хүүхдүүд маш их байгаа. Шивээс заагаад өгөөч гэд. Над дээр бол шивээс зааж өгөөч ингээд шав болыг гэсэн хүмүүс одоо хүүхдүүд зөндөө байдаг л та. Би амгал нь яагаад тэднийг хүлээж авдаггүй гэхлээр би авдаггүй юм л та. Юу гэхлээр би нэгдүгürt тэр хүн зураач байх хэвээр. Би тэр шаардлагыг заавал тавьдаг байхгүй. Яагаад гэхлээр тэр хүн жишээ нь муу шивдэг байж болно. Одоо чам дээр шивлэхэд 9 кийн одоо энэ
алдаагүй те. Яг ингээд одоо жишээ нь яг л геометрийн дүрс гурвалжин бол яг тэр гурвалжингийн бүр хөвш гурвалжингаа зурцсан байх юм бол хүн дараа нь муу шивсэн ч гэсэн хэсэг хугацаанд дараа сайн шивдэг боллоо тэрийг сайхан ингээд янзлаад болчих واخгүй юу. Эхнээсээ ингээд муу шивдэг хүн ингээд жишээ нь одоо нэг бар шивсэн чинь баг байцаа боллоо гэдэг шиг тийм шивчих юм бол дараа нь тэр 1000 засыг хэцүү болчих واخгүй юу. Тийм болохоор заавал зураач байх хэрэгтэй. Тийм болохоор би нэгдүгээр тийм зургийн юуг хараад ингээд тэгээд тухайн хүн чинь тэгэл ойлгомжтой шүү дээ. 1000 хоббитой 1000 лайк ингээд байлах зургийн суур мэдэгдэх хүн байхгүй учраас би тэр хүнд 1000 шивээс ингэж уусгахтай ингэж шивд ингэ зааж өгөөд тэр хүн яг хэсэгтээ нэг каталог дээр байгаа нэг зүрх нэг тагтаа магтааг нэг дарамлж буулга шивчиж болно. А чааш хүний арьс чинь шууд хавтгай цаас биш шүү дээ тийм ээ. Хөдөлдөг сундаг янз бүр болдог. Тийм болохоор биендээ шууд зурдаг байх хэвээр. Тэр мэдрэмжтэй хүний биен дээр энийг хаана шиввэл гой харагдах вэ? Тэр болгоо нэг мэддэг байж шивэхгүй бол тэгээд цаашаа нэг хол алхаж чадахгүй л тээ. Ойр зүрийнхаа нэг юм жижигхэн юм шивэсийг бол яг хийгээл яваалгах. Тэгээд цааш явж чадахгүйс би тийм хүмүүс хүлээж авдаг юм л та. Тэгэхээр таны биен дээр ер нь хичнээн шивээс байна. За надад бол баг шивээс байхгүй те нэг юм гар маар ингээд нэг ганц нэг шивээс л байгаа. Нэг загасчны мөр усгүй гэдэг шиг тэгээд гой шивээстэй болмоор байдаг тэгээд сайн болохгүй л шүү дээ. Энэ бол юу л да асар басар хоёр юм байгаа. Тэ. Манайхан бол энийг одоо арслан ч гэж ярина. Авдран дээр байдаг арслан ер нь бол тэр л угаас тэ. Тэгээд энэ бол хамгаал нөгөө нохоо гэдэг үүднээс нь шивсэн. Яг тэгэхээр би өөрөө нөгөө мөрж жилтэй. Тэгэхээр чин нохоо маань ивэл гэж явдаг. Тэгээд нохоо маань угаасаа монгол хүмүүсийн монгол ирийн үнэн жамд хамгаалагч гэж явдаг. Тэгээд биний голоор бол одоо юу ч орохгүй шүү гэсэн хоёр талаас ингэж хамгаалж яадаг. Хоёр нохоо маань байгаа юу гэсэн. Тэгээд энэ бол яг цэцэг би өөрөө сонирхоод өөр дээрээ шивсэн. Энийг болохоор шивэд нэг 4-5 жил болж байна. Энэ бас 5-6 жил болж байгаа. Шивэсний машин байгаа. Одоо миний ажлын багаж. Энэ багаж маань бас учиртай. Зүгээр нэг юм шивчээгүй. Энд нь ингээд монгол бичгээр Б үсэг байгаа. Тийм монгол бичгээр Б үсэгтэй одоо бандгаа гэдэг юм тийм үсэгтэй тийм шивэсний машин. Ийм шивэсний машин одоо өөрөө тийм брендийн машинтай болно гэсэн зорилго бас байгаа. Тийм. Тэгээд энэ бол бас зүгээр сарнаалда гэр бүлдээ зориулж хийлгэжсэн Америкт байх та. Энэ бас Америкт хийлгсэн шивэс л дээ. Энэ. Тиймэрхүү шивэсэд байгаа доо. Энэ гаран дээр ганц нэг хэмээ байгаа нэг том юм бол олон юм бол баг. Ер нь өөрийнхөө шивэсийг шууд л өөр дээр ингэ хийждэг тийм. Тэгээ одоо жишээ нь 100 гараа энэ хоёрыг бол би өөр дээр хийсэн. Тэгэд энэ шивэсийн урлагийг бас дотор нь нэлээд олон ангилдаг байх л та тийм. Энэ шивэс ч уус яг л одоо уран зурагтай адилхан л доо. Ангиллууд дотор айгүй олон юм заа. Жишээ нь одоо улс ороо хүртэл чиглэл хандлагууд нь өөр. Жишээ нь Япон гэхэл якузаач байт юм уу те. Ингээд одоо Маори одоо Базилик тийм шивэсүүд одоо селтгүүд байна те. Тэнгүүд Америк болонгууд traditional стилч байт юм уу. Ингээд тэнгүүд бас сүүл рүү олзон жоо хороор аимшигын талын юм одоо кино минь акшн тим янз бүр юм шивдэг ч юм уу. Европууд ингээд tribal шиг шивдэг ч юм уу. Ингээд орон онцлогууд их байдаг л та. Японы якуза нарын шивэл тэр шивээс нь бол бас их өвөрмөц юм шиг. Биеэрээ ингээд дүүрэн те. За Японы якуза нар бол яг тийм нөгөө одоо бол Японд шивэсний хөгжил бол ер нь бол зогсон байдалд орсон гэж хэлэхэд болно. Би болохоор тэнд бас нэг оюутан 2 жил оюутан байж үзсэн. Тэгээд ингээ харж байхад бол Японд шивэстэй хүнийг ажилд оруулдаг, ажилд авдаг, ил шивэстэй тий. Тэгээд тэр нөгөө халуун одоо нийтийн халуун онсын одоо аршаанд оруулахгүй ч гэдэм үүдэн дээр шууд ингээ бичсэн байдаг шивэстэй хүн орохыг хориглоно гэдэг. Яг л тэр нөгөө хүмүүст айдас төрүүлсэн. Тэнд хэрвээ ингээд шивэстэй нэг якуза орчих юм бол тухайн тэнд одоо жишээ нь тэр олон одоо аршааны газар байсан хүмүүс гэж тэнд ордгоо. Яг л тийм нэг айдаг энд якуза нар ордог боллоо шүү гэдэг юм уу те. Айгаа тэгж идвгээд тэр одоо халуун онсын одоо дампуурах одоо тийм магадлал өндөртэй учраас шивэстэй хүмүүсээ оруулдаг. Тусдаа тийм шивэстэй хүмүүсийн ордог уулын аршаа жижигхэн аршааны газрууд байдаг л та. Тэгчээ нэ Японд бас тэгж байсараа одоо ил нэх амар тийм шивэстэй гудам шивэс хийдэг гудам бараг байдгүй. Тэгэхээр чин зогсон байдалд орсон. Уул нь хүмүүс бодохдоо Японыг хамгийн лаг амар гэж боддог шивэсээр. Одоо бол одоо Уршаа Аз Хятад ч бас аягүй сайн болсон шивэсэнд Европ, Америк бүгд амар байгаа шивэсээр. Ер нь Монголд ч гэсэн сүүлийн үед л ер нь шивэсийн урлаг бол хөгжөөд байгаа шүү. Тэр өмнө нь бол бас л эвгүй л ойлголттой гэдэгтэй ер нь нэг. Тий өмнө ч угаасаа л тэгэл нэг цэргийн түрүүний ярьсан чинь нэг зүүн баян тагтаа магтаахан шивдэг тийм л байсан. Тэгээд жоохон зөрөгтэйгээ охтууд нь нэг сарнаа марнаа нэг ирвэхэн шивүүлчингүүтэл баг нөгөө буруу яамаагаар нь дуусчих гал нэг тийм жоохон буруу ойлголтууд амар байдаг. Тэр тухайд жоохон зөрөгтэй
Жог юм үзсэн хүмүүс тийм шигүүлчингүүд буруу хэлэгдээл нэг. Тийм л байсан баг. Тэгээд яг уу энэ юу байна л да. Шивэсний хөгжил гээд тухайн үед одоо жоохон буруугаар ойлгогддог байсан байна. Одоо тэгвэл энэ бол урлаг талтай болчихсон байна. Тэгэхээр тухайн үед хийгдэж байсан шивэс яг одоо хийгдэж байгаа энэ одоо шивэс хоёрын хооронд ерөн зааг ялгаа гэж байгаа болов уу? Эсвэл зүгээр үзэл бодолтой байгаа юм бол? Тухайн үед яг манай ч нэг шивэсний ойлголт одоо хин ч гэсэн ингээд анх шивэс хийх шиг ойлголт айгүй муутай байдаг байхгүй. Тэр ойлголт анх тэр үед ч бас муу байсан болохоор тухайн үед шилжижсэн шивэсний одоо утга агуулга сонголт авал жоохон ер нь бол маш бага байсан байхгүй. Нэг хэдхэн тооны нэг жижигхэн хэ нэг ирвэхээ сарнаахан шивдэг тиймэрхүү л үе байсан. Тэгмүүд одоо бол ерөөсөө хэмжээ томорсон утга агуулга хамгийн гол нь шивэс чинь хүн яагаад шивэс хийх ёстой юм те юуг дурлж хийх ёстой гэхээр хамгийн гол нь хүн нөгөө өөрөө өөртөө холбоотой өөрийнхөө дотоод мөн чанарыг илэрхийлсэн би юунд дуртай юу хиймээр байгаа юу хүсдэг те ямар үгэнд дуртай юм ч гэдэг юм тэр болгоныгаа илэрхийлсэн юм шивдэг болсон учраас сүүл үеийн сонголт бол манай залуучууд кул байгаа. Мандгаа одоо битэрч одоо харвагийн найзууд юм байгаа юм. Тэгээд одоо хөөнийх нь хувьд өгүүлж шудраг олон толгой нэцсэн зам байхгүй тийм хүн гэж ойлгосон доо ер нь бол. Мад чулуугаар хоорондоо тэр үчи одоо тэгэл байлд тоглохоос ахуулаад тэгэл хараагаас л найзууд байсан шүү дээ ер нь. Тэгээд сүүлдээ заатгсан соёл өргөн сургуульд ороод тэгэл шивэсний урлагт хөл тавьсан. Одоо хүртэл тэгэл хамт найзууд тэрэл байгаа да. Иргэний хувьд өгвөл заатгсан шудраг тийм зан чанартай ирэх. Та ер нь хэдэн оноос шивэс хийж эхлэв? 2002 оноос хойш хийж байна да шивэсийг. 13 жил тий? 13 жил. Ер нь яаж яагаад энэ шивэс их урлагийг сонирхоод шивэс рүү яагаад галтгдсан гэхээр би 96 онд Польшд 2 жил байсан. Тэнд очиод шивэс гэж юм яг жинхэнэ утгаар нь ингээ хараад тэнд чинь хөгжсөн гүйжээ. Хараад ангааж байгаа юм чи. Үнэхээр яг бүр ингээл зураг шиг хийдсэн. Тэгэл хараад би угаасаа нөгөө багын жоон зурдаг байсан хоббитой тий. Тэгэл ер нь шивэс чинь болоо гэж шийдээл. Тэнд нэг ганц нэг тийм татуужны газараа орж гардаг бас нэг ганц нэг юм бас толгоонд бас ингээ бичээд байгаа шүү дээ хараад. Тэгээд эренгүүтээ төвчлөгийн дээд сургуулийн Монгол зургийн анги сураал. Тэгэл төгсөнгүүтээ 2002 онд тэгэл одоо хүртэл шивэс рүү явж байна да. Ер нь видео клипнээс хараад байхад гадна дотны оронд байгаа хүмүүс нөө биеэр дүүрэн шивэс хийлгэсэн байдаг шүү дээ. Тэгэхээр та ер нь тийм шивэс хийж ирсэн үү? Монголд ер нь биеэр дүүрэн шивэстэй хүн байд юм бол. Биеэр дүүрэн гэж одоо жишээ нь хүний биеийг 100 гэж бодоход ингээд яг бүр битүү бүрийн одоо нүүр нүдгүү хийсэн тийм шивэстэй хүн бол Монголд байхгүй. Нэг 60% тай. Би ханчаараа. Тийм 60% бол бас их хэмжээлтэй. 60% ч ингээл одоо ууц нуруу бүтэн чээж гар ороод хөлтэйгээ ингээд тэгээ эд хэсгүүд нь гиз одоо нүүр мөр суулгаад зөнд байгаа шүү дээ. Тэгээ ер нь тийм хүшээс хүмүүс бол нэг миний хийснээр бол нэг 5-6 хүн бол байгаа тийм шивэстэй хүн байгаа. Битүү шивэстэй одоо яг л якуза шивэс гэж байдаг шүү дээ. Тийм хүн маркийн шивэс байгаа. Хамгийн их ур чадвар шаардсан, цаг хугацаа, хөлс хүч шаардсан тийм шивэс гэвэл та ямар шивэсийг хэлэх вэ? Хинт хийжсэн юм бэл тэр. За тийм шивэс бол ер нь их байгаа дөө. Би зүгээр ганц жижигхэн шивэс байсан ч гэсэн ингээл хамаг л юм одоо зориулж хийдэг. Тэгвэл бол нэг л алдаа гарвал хэцүү. Жижигхэн жишээ нь дэлгэр мөрний энэ дэр байдаг соёмны шивэс гэдэг шүү дээ. Тэр их чинь ингээд маш жижигхэн жоохон л алдах юм бол тэр гурвалжин дөрвөлжин чи юу болох вэ? Тэгэл том жижиг гэлтгүй шивэс бол байнгын л одоо анхаарал шаарддаг, чадвар шаарддаг ажил л да. Мэдээж шивэс бол нэг номерт эрүүл ухааны шаардлага амар шаардна л да. Юу гэхээр шивэс хийж байгаа хүмүүс маань нэг удаагийн зүв тийм ээ. Одоо нэг удаагийн хошоо тэр будаг тас шийзэг сав. Тэгээд будаг маань яг зориултын хүний бие зориулагдсан. Одоо оригинал гэж ярьдаг шүү дээ. Орой тийм будаг байх хэвээр. Тэгээд цэвэр орчинд, тоос шаруугүй орчинд хийх хэвээр. Нэгдүгээр тийм шаардлага тавьдаг. Тэгээ хоёрдугаар шивсний дараа эдгээхдээ яаж эдгэх вэ? Тэр зөвлөгөө бүгдийг нөгөөж явах хэрэгтэй. Тэгжээч хийхгүй бол одоо шивсээр дамжиж нэг хэсэг чинь бол дээр шивсээр дамжуулаад янз бүрийн өвчийг халддаг гэж ярьдаг байсан. Одоо бол шивсээр дамжиж тийм өвчөө халдахаа болцсон. Яг тэгэхээр 100% нэг удаагийн зүйлэр хийдэг болсон. Шивс бол яг л дээр үед чинь бол за зүү нэг удаа их байлаа гэхэд урдлын хушууг одоо ингээд төмөр хушуугаад нэг юу яаж
усанд бусдаж ариутгаж хэргэлдэг гэсэн. Одоо бол тэгэхгүй бүгд дандаа нэг удаагийн хэргэлдэг болсон ерөөсөө. Тэгээ будаг тас шийдэг сав байна. Бүх юм нэг удаагийн болсон. Тийм учраас хүнээс хүнд одоо янз бүрийн өвчин алдах тийм бол байхгүй болсон шивээсэн дээр. Мэдрэмж жоо би яагаад одоо ингэ энэ олон жил зөвхөн шивээсээр явцсан гэхээр анх бол над дээр баг хүн ирдгүү байсан юм дөө 7 ногт ганц нэг хүн ирнэ анх шивээс хийж яхад. Тэгээ ганц нэг хүмүүс ихэнх нь найз нар тэгэл жижигхэн шивээс хийлгчдэг. Мөнгө төгрөг олдгоо тэгэл явж л байдаг. Гоё хийж сурах гал. Эхэндээ бол тийм аим сайн чаддгүй л байсан мэдээж. Тэгэл олон жил хийсний учраас ямар ч ингэ нэг одоо шивээсээ гаргахад бол гадныхны төвшөнд бол би оцсон гэж өөрөө боддог. Яагаад би ингэж энийг амьдралаа өгсөн амьдралаа болгоо яваад байгаа. Яагаад энэний төлөө би юу хийх ёстой те хамгийн гол нь зүгээр нэг ирсэн хинд ч вэ. Одоо гадныч бай хинд ч вэ. Хамгийн гол нь шивээсийг яг л нэг гараар л хийх ёстой. Хоёр гартаа хүн гэж бас нэг байдаг ш тийм үг. Надад бол тийм байдгүй. Хамгийн гол нь жишээ нь чамд нэг гоё шивээс хийх гэх юм бол жишээ тэр шивээс 5 жилийн дараа ч яг л байдгаараа байж байгаа юм чи 5 жил миний шивээсийг рекламж байгаа гэсэн үг байхгүй. Ер нь бол чиний найз нөхөд чиний таньдаг бүх хүн чиний шивээсийг харна. Тэр шивээс гоё байх юм бол над дээр хүн дахиад чиний найз нар ирдэг. Би заавал өөрөө рекламдаад би шивээс гоё хийн ингэн тэгин ТV реклам хийх ямар шаардлага байхгүй. Би тэгж явах тийм одоо зарчимтай явдаг юм л ер нь бол тийм болохоор ингээ над дээр хүмүүс одоо олон жилийн өмнөх хүмүүсийн тэрний найз тийм тэрнээс уцыг авсан ингээд дандаа тэгж хүмүүс ирдэг. Тийм болохоор хүнд ер нь бол байнга одоо яг сэтгэл зүрхээ шингээж хийх нэг гол баримтал л та. Амьдралаа өгсөний гол юм тэр л дээ. Тэгэхгүй бол ингээл нэг хайнга ингээд их юм бол би нэг өдөр ганц ч үйлчлэгчгүй болцсон. Тэгээд одоо яах вэ те? Тэгээ нэг хараа муудсан өгшрөөд би одоо яах вэ тэгэл өнгөрөө шүү дээ ер нь бол тийм болохоор ажилтаа өнж байх хэрэгтэй л дээ. Тэгэхээр ер нь нэг шивээсийг хэдэн төгрөгөөр хийх вэ? Бодлоо дээдлэн. Шивээсний үн бол зүгээр харьцан бол да шивээснийхээ одоо ажиллагаа өнгө хэмжээнээс хамаарат за хамгийн жижиг нэг юм шивээс бол нэг хамгийн доотлол нэг 50-60 мянга авцаа. Тэгэл дээшээгээ бол хүн одоо хэр их хийлгэн үү тэрнээс хамаарал да. Гадаад бол шивээс нэг ойролцоогоор одоо юу яд юм л да. Цагийн хэмжүүртэй байдаг. Цагийн хэдэн доллар гэдэг. Ойролцоогоор цагийн 200-250 доллар байдаг. Одоо жишээ нь Америк, Австрали шивэрх юм бол Монголын нөхцөлд бол би тэр өмнөөс нэг дахин тал үнээр шивдэг, хямд үнээр шивдэг. Ер нь өөр. Гэхдээ яг Монголд цагаар бодно гэх юм бол манай хүмүүст бол илүү жоохон өндөр тусна. Шивээс үнэтэй тусна. Тийм болохоор би яг зураг харж байгаад ажиллагаагаа харж байгаа. За энийг тэдэд ингэ тийм гээд өөрийнхөө одоо баримтлсан үнээрээ явчихдаг. Монголын Чопорчин ахын дүүс мотоклубын дэд ерөнхийлөгч байгаа. Тэгэхээр сайхан бас хавар болсон талын салхи хэмээх үйл ажиллагааг бас зохион байгуулсан байгаа шүү дээ. Тийм үү? Тий, сая манайх болохоор 2012 онд байгуулагдсан. Mongolian Choppers Brotherhood гэдэг. Тэгээд сая 2000 сая өнгөрсөн хавар болохоор энэ Монголын нийт мотоциклчдыг хамарсан том наадам хий гэсэн тийм зорилго тавиад тэгээд манай одоо Red Balcons гэдэг бас ийм чопрын клуб бас байдیں۔ Манай хоёр хамтраад талын салхи нэртэй тийм нийслэлийн залуучуудыг бас нэг одоо нэг өдөр ч гэсэн те салхинд Монголд нэг одоо мотоциклийн хөгжил төвшин иймэрхүү төвшөнд байна шүү те тэр одоо юуг харуулахын тулд нэг тийм том одоо фестивал зохион байгуулсан. Тэрэнд маань бас хамгийн гол нь энэ олон улсын чанартай болсон. Яг л Оросоос 60 чопорч ирсэн. Тэгээ Монголын 300-д нийлээд 400 гаруй мотоцикл одоо дөнжин гарын одоо урд талбайд цуглаад хөөдлөө одог руу цуваагаар явсан. Тэр цуваа бол үнэхээр сүрдмээр бахархмаар байсан. Бид нар ийм хийж чадлаа. Одоо бид нар ийм олоолаа болж чадлаа. Монголын мотоциклийн төвшин ийм одоо төвшөнд байна гэдэг ч юм уу те. Сонирхож залуус их байна гэдгийг тэн дээр харагдсан л да. Жишээ нь ингээл одоо 22-ын товчоо өнгөрөөл ингээл эргээл харахад мотоциклын тойлонд ч юм ингээ эргээ харахад л ерөөсөө бараг 3-4 км урт цуваа төгсгөл нь харагдахгүй байсан. Тийм урт цуваа болсон. Гоё наадам болсон л доо. Тэр чинь бас мотоцикл нэг холбоонд байдаг Mongolian Choppers гэдэг ахын дүүсийн холбоо. Тэгээ манай гондоо өдөртөх зөвлөлийг хийж байгаа. Өдөртөх зөвлөлийн гишүүн хийж байгаа. Ер нь мотоциклоор бид нар шиг хамт явдсан шүү дээ. Арбагийн найзуудаа одоо мотоциклтойгоо бас холбогдчиход байгаа. Манай холбоонд ер нь байгуулагдсанаас хойш олон үйл ажиллагаа хийсэн. Бид нар чинь хүмүүлийн үйл ажиллагаа хамт явуулчихлаа. Тэгээд
Орхон Эрдэнэцэлэнг Орос руу тэгээ байнгын хамтдаа л да юм. Тэгэхээр сая бас 2500 км замыг туулаад ирсэн. Тэгэхээр зөвхөн тэр хол яваад ирээ зогсохгүй бас олон арга хэмжээг бас хийсэн байгаа шүү дээ, тийм ээ. Тий, манай клубч юм болохоор юу л да хүмүүс болохоор ойлгохдоо бол ингэдгийг нэг хар мацыг л унсан, пижигнүүлсэн, хөө амтан цочоосан амт гэж ойлгодог. Бид нар болохоор яг хөө тийм л дээ хотоор явхад дуу чангатай бидний мацыг л хэцүү шүү дээ. Тэр нь бол их хүнд том мотортой байдаг. Тэгээ бид нар чинь одоо нэг аялж явахдаа зүгээр нэг явдаг юм л да бас ингээд бид нар чинь хамгийн гол нэг зүгээр нэг зөвхөн юм рок хүмүүс ойлгоход бас яг тэгж ойлгодог байхгүй нэг юм хүнд хөгжим сонсдог нэг амар рокууд нэг бол нэг юм одоо бараг нацистууч гэдэг юм уу тэгж ойлгодог. Яг каск масктын нацист каск хүмүүс нь өмсгөлт чинь бол зөвхөн стил байхгүй тэр чинь тэр мотоцикл дээрээ тохируулж гоё харагдаж тэгж өмсдөг. Тэгээ бид нар одоо хөдөө орон нутаг одоо энэ сүүлийн Монголын бас зам бол гоё болж ирсэн болов те нилээ ийш тийш тэлчлээ. Эрдэнэт дархан одоо сэлэнг гэлишээ ингээл үгийн нуур одоо уршаа дундгоо дорногоо бол явдаг л та. Тэгж явахдаа бид нар хамгийн гол нь бас нэг тухайн очисон газрынхаа нэг одоо эмзэг үлгийн хүүхэд юу вэ? Хүүхэд бариулах туртаа л та. Тэгээ хүүхдүүдэд очиод жишээ нь 2013 онд булгамд очиж 30 хүүхэд хичээл нээж бүрэн хэрэглүүлсэн. Одоо шууд засаг дараагаад одоо тэр сургуулийн цахилгаан нэрээ те эмзэг үлгийн хүүхэд одоо тэдэн хүүхэд ингэж бэлдээч ингэж тэгээд бид нар очиод очихдоо нөгөө бүрэн хичээлийн хэрэглэлээ өгөөд ингэхдээ бас хичээлийн хэрэглэлийг болохоор дан үзэг гэдэг дэлгүүр ирэхэд нэмэгдчихдэг. Бид нар бол бусад одоо зардал одоо бензин тос юу гэдэг те тэгээд дээрэс нь өөрсдийнхөө бас нэг таврын цасс хулуулж агаад нэмэлт юу аах уу яах уу гэд тэгж тусалж явдаг. Сэлэнгэд бас хэдэн хүүхэд бэлгөө өгч ирсэн. Энэ зайсангийн одоо энэ нөгөө засан хөгжлөх байж нэг хүүхдээ орох одоо энэ хүүхдүүд дээр бас тэр чинь урьдчилан бас очиж нэг өдөржингөө бас хамтлаг дуучтай очиж дуулуулад тэр хүүхдүүдтэй одоо та нар бол гэмт хэрэг хийгээгүй те зүгээр сайхан хүүхдийнхаа гин юугаар ингээ алдсан хүмүүсээ ингээ нэг өдөржингөө сайхан ярьж тент хүүхдүүдтэй нэг өдрийг өнгөрөөх жишээний тиймэрхүү жишээний их ингэж явдаг байхгүй ер нь бол бид нэр та ер нь хэдэн нас хүртлээ чоппер унж шивээс хийх вэ? За ер нь бол тэгэл хөл гар байгаа цагтаал хэлний хийгээл явах гэж бодож байгаа шүү дээ. Гэхдээ одоо унж байгаа мотоцикл бол мэдээж одоо их хүнд том те тэнгүүд мэдээж нэг би бол нэг 70 гартал бол унал гэж бодож байгаа. Тэгээ 70 мал хүрээд ирвэл мотоциклээ жоохон хөнгөрүүлээд моторыг жоохон багасгах байлгүй. Энэ шивээс гэдэг зүйл маань ер нь хүн хөгшөрөхөөр арьсан ч гэсэн дагаад өрчин тийм ээ унжин тэгэхээр шивээсний утга учир алдагдах юм. Ер нь бол шивээсний зовдгоо. Тий, утга учир хүмүүс асуудаг л да. Одоо энийг шивүүлжүүл яах вэ? Хөшрөхөөрөө яах вэ гэж яриад байдаг. Хөчөчөөд гангарах гэдэг юм уу хаашийн тийм ээ. Хамгал залуу байхдаа л чинь бас нэг өөрөө кайфтай хүнд харагдаж байгаа бол харагдана салиул тайлнаас хөчөчөөд яа би энд ийм шивэстэй ингээд нэг хүн амар тэгээд байхгүй л хальтаа юм. Тийм болохоор чинь залуу байх одоо яг гал халуун байгаа үе дээрээ л гоё байвал болно шүү дээ. Хүмүүс хөшрөхөөс айгаад байдаг байхгүй. Хөшрөөд яа дээ залуу байхдаа ах нь ийм шивэстэйс ингээд сөхөөд үзүүлэл яа дээ бараг тийм амар өвчид юм бол тэгтлээ тэгж амар өвчигээд байцаа болдог хүмүүс бас гайгүй шүү дээ. Ер нь бол бас тий. Ер нь шивэс бол байгаа бандгаагаар л хийлгсэн шивэс бол олон бий. Тэгэл би нэг санал хэлэн тэгэл заадагч нь бол ерөнхийдөө саналын мэн дэмжээл өшөө жоохон ургуулаад тэгэл
Ер нь их зурж мараад маяглаад байдаг. Ер нь бодоол ийм байвал ямар үг л ичтэй шүү дээ. Тэр тал дээр заатарч ер нь тэгэл мэрэгжлийн хүн чинь тэгэл нэг зураг мөр болоод илгүү тэгэл бодоол энэ ямар үг л тэгэхэд ер нь бол тасгаал гараал иртэй шивэсний. Цагуур бол. Нэрнээс энэ тэндээс энийг хоолборлон гэсэн юм байхгүй. Ер нь бол тэгэл бодож байгаа л ичтэй шүү дээ шивэс. Ер нь бол шивэс байгаа. Цаатгах шивэс ерөнхийдөө бол идэгрэлт мэдгэрэлт одоо шивэс чинь бааж малаар заваардаг штэ. Миний хувьд бол би бас нэг ондоогоос өөр хүмүүс ганц нэг хүнээр хэлгсэн. Тэгэхээр ерөнхийдөө жоохон тавлалт мавлалт өгөөлөд юм. Ондоогийн шивэс бол ер нь тэгэл бараг л долоохот л идэх штеп машин бараг л тэгэл болчтой штэ. Тэ? Ер нь бол тэгэл ямар ч там аваагүй тэгэл идэхэлт нь мэрэгжлийн төвшөнд хийж байгаа болохоор сайн л да ер нь бол. За яг одоо зүгээр ер нь ямар ч хүн яаж чаас ер нь амьдрал мөнгөн дээр л тогтоод байгаа юм шиг байгаа юм. Гэтэ ер нь бол мэдээж цаанаа бол үгүй л дээ. Мэдээж хүн чанар гэж юм хамгийн гол байж ижил цааш явна. Шивсэн дээр хүртэл мэдээж хүн чанар байлгүй байх юм чинь. Хүн ямар ч юм хийсэн хүн чанартай л хийх юм бол улс одоо яаж хөгжихгүй яах вэ гэх юм бол ойлгомжтой. Битгүй би тэр талаар би юусэн анхны хайр нь хизээ болооч өнгөрцөө хідэн настадаа ч дурлсан мэддэггүй шүү дээ одоо. Зураач хүмүүс чих олон дурлалтай шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө анхны хайраа санахгүй байна гэсэн. Мэдгүй одоо хідэн настадаа хинт дурлсан мэддэггүй шүү дээ. Тэгвэл та хайрын тухай юу гэж боддог? Хайр уу? Хайр гэдэг бол бас агуу зүйл л дээ. Хамгийн гол нь хайр гэдгийг цааш нь авч явах юм бол хайр байх гэж. Түүнээс өнөөдөр зөвөр нэг хүн хайртай болоод ингэхийг хайр гэж хэлэхгүй. Тэр одоо түүх хичнээн өгөл чинь тэрийг л хайр гэх. Манай эхнэр эмзүүч мэрэгчлээ. Тэгээд одоо жишээ нь хэрэв оргийн хүн бол одоо намайг л ойлгохгүй л дээ. Одоо жишээ нэг ингээл шивээс хийгээл тэгэл моцыг дунаа тэний алга болчдөг те. Нэг ийм хүнийг бол хэрэв оргийн хүн ойлгохгүй. Манай эхнэр бол одоо миний одоо жишээ нь мэдээж шивээс энийг бол мэдээж дэмжиж амар ойлгодог. Дээрээс миний хоббиг бас их ойлгодог те. Ингээл түнээс би одоо ойлгодоггүй юм байсан бол моцикл унаа шивс хийгээл ингээл нэг л хоббигоороо явсан юм бол байхгүй л да мэдээж. Тийм болохоор хандаа бас барилж явдаг хин урлагийг ойлгодог те. Намайг хөглөж өгдөг. Миний ганц нэг бодол байд юм л да бас нэг юм Монгол гэсэн нэг юм өөрийн гэсэн нэг юм одоо стил жанрыг бас нэг дэлхийд нэг багч гэсэн таниулчих гэсэн тийм хүсэл байдаг. Энд бол мэдээж нэгдүгээрт монголчиг байна шууд орно. Монголчиг маань үнэхээр бичгэд агуу, үнэхээр гоё бичиг. Яаж бичиж болдог те. Жишээ нэг хэсэг бол 90-ад онд чинь хан зуул одоо бараг л дэлхийд даяараа модонд орсон шүү дээ. Японд танзууд. Тэнгүүтэл одоо ханзгүй хүн бараг байхгүй нэг хэсэг барууныхан гадаадын тийм байсан. Тэгвэл манайхан хүртөөрөл нэг ханз хишигүүлдэг гэсэн. Тэрнээс илүү гоё бичиг босоо монгол бичиг байж байгаа шүү дээ. Тэгээ тийм болохоор одоо монголчууд бол одоо энэ хэнээс ахвал том бэлэгдэл төсөөд бүгд л байна. Барах хэрэгтэй монголчууд. Гадны нэг янз бүрийн ханз шивлээ. Одоо жишээ нэг тийм онгойж байгаа болсон явал байдаг шүү дээ. Гой ханз авахны шивчлээ гэд. Тэр бол гадных л та. Одоо энэ Google-д үзэнгүүт байдаг. Тэр бол юу гэхэлэр ингээд алюминий харилцан дээр байсан ханзыг шивцсэн байгаа байхгүй. Тэгэл зөв амтд алим гэсэн шивцэн тийм ханз манз ч гэдэг юм уу те. Чинь ханз чиг сонно шүү дээ. Зүгээр ингээл далаа гээл зүрх гээл бичсэн юу гэсэн үг юм те. Жохон ханз нь ингээд ерхий бичсэн гой харагдаж байгаа мөртлөө утгыг бодоход жоо сонирн байхгүй. Чи чинь энэ дээр зүрх гээл биччихсэн хайр гээл биччихсэн. Жоо сонирн байгаа байхгүй. Тэгэхээр чинь бас нэг хэсэг жоо явж байгаа л шивээс нэг юм мод гэх юм ааш нэг үе байгаад байгаа юм л та. Тий. Одоо яг манай монголчууд залуучууд бол яг шивээс яг мод гэхгүйгээр яг одоо илүү яг гоё шивээс яг аль нь гоё над ямар зөхөх үү тий тэрийг бүгд гоё мэдэрдэг гоё болцсон. Би шинээр хэлж байгаа хүмүүст бас айгүй одоо сайн зөвлөгөө өгдөг л да сайн ярилцж хийдэг. Тэгвэл шивээс маань нэг хийлгээл одоо банд нь тасдгаж арилна гэж байхгүй учраас хүүхэн өөрөө бас сонголтоо маш сайн бодож ийж хэдэн жил бодсон ч болно шүү дээ. Шивээстэй болохыг хүсэх юм бол нэг өдөр шивээстэй болчихно. Нэг муу шивээстэй болчих юм дайрлах гэж тэр хүн мэдээж анх хэлэх чинь өвдөн мэдээж мөнгөө өвөрнө. Тэгэл бас эдгэгч 80 болно шүү дээ. Тэгэхээр сайн бодож байгаад нэг л сайн хэлэх хэрэгтэй байхгүй юу? Ер нь тэгэл энэ хоёр бүгд л бандгагийн шивээснэр л дээ энэ хоёр ч. Хөөдөн яг цаа тэгэл энэ нутгийн нэр бол одоо боо юм болох бах та. Ерөнхийдөө бол тэгэл энэ бол гал тэгэл энэ бол хохмоо
Тэгэл энэ бол тэгэл бас л гал мод зод тэгэл ингээл юм шиг өсөд. Яагаад заавал? Ер нь чоппер шивээс л дээ ерөнхийдөө бол чоппер төлөө шивээс. Цад чинь цаг авч хийдэг шүү дээ. Одоо жишээ нь би дүүгээ шивээс хийх гэж очиход 2-7 хоногийн дараа ихч байх жишээ нь. Гэхдээ өөчтөө би дүүгээ ордорн дайрчаад байх чингүй. Гоо тий наадах чинь ерөөсөө яг цагийн цагтаа энэ хүмүүсийн дараа л орно гэх чинь. Ийм л шатрал талтай ер нь. Ордорн дайрж болохгүй. Би жишээ нь ороод би ордорн дайрах гэдэг үгүй. Тэд 7 хоногийн дараа тэдээс тэдхийн гээл цагаал өгдөө ерөөсөө. Тэр тал дээр л ер нь их шудраг гэдгийг би хэлээд байгаа болно. Бо бандгаа тийм хүн шүү те ер нь шивээс бол ярихад цаатгач нь би бол ер нь одоо юу гэж хэлдэг вэ? Гадаад number 1 гэж ярьдэн шүү дээ. Ер нь шивээс зүгээр манай сүүлийн октод их хийл гэдэг болсон л доо. Октод чинь одоо хамгийн гол нь октод юу зөгтгөө гэхээр аль болох жоохон жижигхэн хэнцэр. Тэгээд одоо гоё үг ч юм уу юу ч гэдэг тийм чамин нанди юм одоо хүүгнүүд гоё зөгтөг. Хоёрдугаарт байрал маш чухал эмэгтэй хүмүүст. Юу гэхээр байрал хамгийн гол нь бас нэг аль болох ил биш. Яг гар мөрөн дээр булчин дээр биш тий. Нэг даал мөрч идэм бэлхүүсч идэм эмэгтэй хүний бас нэг гоё сайхан харагдуулдаг. Гэсгүүд хаана донжоо болсон газраа шивэх юм бол гоё харагдана. Тэгэхгүй шууд зүгээр энэ дээрээ шивээс хийчих юм бол эмэгтэй хүнд жишээ нь чи ингээл нэг плаж өмсдөг бод энэ дээр нэг юу ч үйдэн тий нэг байж их юм болж онцгой харагддаг. Тийм болохоор байрлалыг маш сайн бодох хэрэгтэй. Эрчүүдийн хувьд бол аль болох шуу мөр одоо тий тэгэл том одоо булчин одоо сүрийг харуулсан тийм шивэсүүд гоё л доо. Энэ удаагийн дугаарт Монголын шивээсийн урлагийн мастер, зураач, Монголын чопперчдын ахын дүүсийн холбооны тэргүүн, Мигмарын Батэрэд буюу Бандга нэрээр алдаршсан уран бүтээлч оролцлоо. Үзэгч та бүхэндээ шивээсийн урлаг, түүний гайхамшигын талаар мөн түүний хобби болох чопперын тухай онцлог хүргэлээ. Ингээд нэвтрүүлгийн зочин Мигмарын Батэрэд буюу Бандгад цаашдын ажил хөдөлмөрт нь өндөрөөс өндөр амжилтыг хүсье.